За юу яцхан залуусаа Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа да. Мэдээж маш их баяртай байна. Та бүхэндээ 7 хоног болгон хүргэдэг Монголын хип-хопын товчтой мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Бүгдээрээ лайкад арцгаагаарай. Олон юмраад явах вэ. Бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Quiz ахтай холбогдож байгаа. Зарим нэгэн хүмүүс анзаарсан л байхаа Quiz ахын хувьд бол сүүлийн үед Facebook дээр маш идэвхтэй байгаа. Тэгээд олон рилүүдийг хийж маш өндөр хандлтыг авч байгаа. Ингээл бодоодсон чинь Quiz ахын хувьд бол энэ олон жил ерөөсөө өөрийнхөө үзэл бодлыг те ингэж олон нийтэд ерөөсөө ярьж байгаагүй юм билээ нэг хайхтар олон удаа. За сүүлийн үеийн бичлэгүүдээс нь за энэ бичлэг бол ихэд бол аюу анхаарлыг татсан яг хип-хоп индастри дундаа. Намайг үзэн ядаж, надад хорсож, атаархаж, надад хэлэх гэсэн үгээ дуу болгохын тулд нойр хоолой хасаж, суралцаж рэпер болсон артистууд өнөөдөр бүгдээрээ хөлн дөрөөнд, гарын ганцганд чанар нь хүний зэрэг төрсөн. Арга барил ямар ч байж болно л доо. Гол нь шавнараа хүний зэрэг төрснийг харахаар багшун их баярлах юм өө чаавас. За яг энэ релиз нь сүүлийнх нь хэлсэнгүйг айгүй их анхаарал татмаар багш ноос шавнараа өдий зэрэг төрснийг хараад баярлдаг шүү гэдэг утга байгаа л да. За та бүхэн мэдж байгаа шүү дээ те 10 хэдэн жилийн өмнө Quiz ахыг л дуулдаг байсан. Тэгээд Quiz ахыг бас муулж айгүй их хүмүүс бас рэп хийдэг байсан. За тэдний нэгэн жишээ бол яах аргагүй оппозит хамтлаг. Тэгээд оппозит хамтлаг ч гэсэн өөрсдөө энэ олон жилийн дараа тэр үйл явдлын талаар бол тайлбар хийсэн Санжаас подкастаар. Ямар ч хамаагүй хүмүүс нэг юм хамтлагт нэг юм дуу байдаг гэсэн хэрэг одоо нэг юм нэг хужаа нарыг үзэн ядсан нэг дуу, ээжийн тухай нэг дуу, тэгээд нэг тиймэрхүү нэг юм дуунууд байх ёстой юм шиг нэг тийм хип-хоп байсан байхгүй. Тэгснэ нэг юм Quiz-аг үзэн ядсан юм шиг нэг тийм дуу байх ёстой юм шиг юм болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгмүүд тэгэхээр бас угаасаа ахуд бас жоохон тийм хүнд туссан юм шиг надад санагдсан. Тэгээд сүүлд Quiz ахтай бид тэднийг орой уулз асуусан юм а. Тэгсэн чинь яг энэ асуудал хөндөгдсөн байхгүй. Ах өөрөө асууж яагаад та хоёр тэр үед тэгсэн гэдэг. Тэгээд би яагаад тэгсэн бол гэж үзэж одоо тэр шалтгааны юусоо сандгүй. Тэгээд ахаа тэр үед бид хоёр ч үнэхээр жоохон бич уучлаарай гэж би бол хэлсэн. Тэгээд нэг юм бас энэ дээрээс яг нэг зүйл тодорхой болж байна л доо. Тэр нь болохоор ерөнхийдөө бас одоо ийм нэгт байгаа хүн рүүл дайрж байгаа юм л да. Яг уг нь бол яг тэр талаас нь ойлгоод авсан байсан бол зүгээр байсан юм байлээ. Тэгэхгүй одоо нэг юм гадуурхагдсан юм шиг хүлээж авсан юм шиг надад тэр яриаг сонсоод бол надад тийг санагдсан. Түүнээс биш хэрвээ тэр хүн бидний доор хэрвээ байсан бол бид нэр тэр хүнийг тоохгүй байх гэсэн шүү дээ. Тийм. Яригдж гин гэдэг чинь өөрөө л тийм үстэй тийм. Бус ялтчгүй тухайн цаг үеийн ч гэж ер нь бүх цаг үеийн бас айгүй тийм ер нь баг эхний 3 байх тийм одоо топ 3 одоо big 3 гэж ярих юм бол баг тэрэнд орохоор хүн байхгүй. Тийм. Тэгээд байжсэн чинь тэгээ болцсон гэд бодожсэн чинь дахиад тэр асуулт орж ирсэн. Тэгээд би дахиад бас тэр үед тийм байсан уучлаарай гэж хэлсэн. Тэгээд уучлсан гэж ярихын чамаас сонслоо. Тэгээд уучлсан бол болоо даа тэгээд хайртай. Би болохоор энэ дээр нэг тийм уучлалахгүй юм бол байхгүй. Энэ бол тийм уучлалт харин ч баярлах ёстой байсан гэж би бодчихсон. Заавчлаарай. За тэгээд энэ олон жилийн дараа рэпер Quiz ахын хувьд өөрийнхөө сошиал дээрээ янз бүрийн байдлаар өөрийнхөө үзэл бодлыг нээж ин. За та бүхэн бас яг энэ дээр өөрсдийнхөө сэтгэлдлийг бичиж үлдээгээрэй. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер Quiz ахтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл анхаарал татлаа. MLB сонирхдаг хүмүүс надаас аягүй их код асууж ирсэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд Newsak кодоор эхний цэнэглэлттэй 150% урамшуулж байгаа шүү. За дараагийн сэдв бол Өвжимобтой холбогдож байгаа. За Өвжимобтой холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол өвжигийн хувьд бол уран бүтээл бол маш идэвхтэй хийж байгаа. За бараг л сүүлийн 2 сарын хугацаанд 3 клиптэй дуу цацсан байх жишээ нь. За уран бүтээлийн хувьд нэг иймэрхүү харин энэ 7 хоногт бичсэн постноос маш олон хүмүүсийн анхаарлыг татлаа л да. Тухайлбал энэ 7 хоногт Өвжимобийн өөрсдийнхөө пэйж дээр би энэ пэйжээр эхний бөгөөд эцсийн удаад пост хийж байна. I'm done. За нэг иймэрхүү пост нь маш олон хүмүүсийн анхаарлыг татсан. За энэ постны өнгө аясаас нарахад бол те за би болцсон, би ингээд гарлаа. За нэг иймэрхүү л одоо vibe мэдрэгдэж шүү дээ. За яг энэ постыг өвжи бичсэн үү, стем бичсэн үү гэдэг асуудал дээр бол ерөнхийдөө хүмүүсийн хардаж
харж байгаагаар бол систем бичсэн гэж бол бодож байгаа. За тухайлх нь бол түүний хувьд 8-аас гарч ирсэн тэгээд 106-гийн тайзан дээр шууд гарч дуулаад за тэгээд үүнээс хойш л төдийлнэх айхтар уран бүтээл бол цацаагүй харж байгаа бах. За ямар ч байсан нэг зүйл бол үнэн гэж бодож байна. Энэ нь юу вэ гэхээр өвжим моб хамтлаг бол угаасаа ерөөсөө тараагүй. Хоёрд энэ постыг бол янз бүрийн сэтгэл хөдлөлөөр бол санаандгүй бичсэн байх. Тэгээд хэсэг хугацааны дараа бол энэ постоо устгахчихсан. За тэгээд ямар ч байсан өвжим мобын фэнүүдийн хувьд бол нэг айхтар санаа зовхоор том асуудал биш баха. За тэгээд энэ 7 хоногт өвжим мобтой холбоотой нэг иймэрхүү мэдээлэл зазагдлаа. За дараагийн сэдв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. 106 тоглолтын headliner артист болсон. Тэгээд өнгөрсөн 7 хоногтоос та бүхэндээ мэдээсэн шүү дээ. Шинэ клипнийхаа зураг авалтыг гадаад руу очиж хийж байгаа. Ерөнхийдөө бол одоо гарах уран бүтээлүүдээр бол маш өндөр ач холбогдлыг өгж байгаа. Энэ 7 хоногийн мягмар гарагт Вандебо хамтлагийн Ибо болон рэпер Гинжинер бол хамтдаа лайвыг хийсэн байна. За энэ лайв дээр яг гол зүйл нь юу яригдчих вэ? Хэдүүлээ үзцгээе. За тэгээд энэ лайвыг ямар учир утгатай хийж байгаа юм хэрэг гурван найзын тасалбарын талаар мэдээлэл өгөх гээд байна. Яагаад гэвэл гурван найзын тасалбар 4 сарын 4 хүртэл буюу одооноос 18 17 18 сар хүрэх хугацаанд тийм 20 хоног хүрэх хугацаанд явагдах учраас та бүгд яараарай. Тэгээд ерөнхийдөө нэг билет биш нэ жирийн нэг билет 77700 яагаад гэж нэгсэн бэ гэхээр ерөнхийдөө 7 ч бас бинго болж шүү дээ. Тийм утгаар 77700 гэж өгсөн. Тэнгод 3 хүн тэрийг авах юм бол ерөнхийдөө хэд болох юм 200 тийм яаж нэг хэмнэлттэй байхгүй наа авч юм бол. Наа авч юм бол. Ер нь бол early bird гэсэн үг тийм. Хаана заах юм. Одоо GS25 бүх салбарууд тэгээд бас Shopee цэгийн мен дээр зарж байгаа. Тэгээд тэгж авсаар та бүхний 50-60 мянга хэмжиж байгаа маа early bird гэсэн үг байна. 4 сарын 4 хүртэл хамгийн болно. Яагаад төв цэнгэлтэй тоглолтоо хийхгүй Вандебог юм тийм. Вандебог. Тэр одоо social media дээр цэнгэлтэд өмнө тоглолтоо хийж ирсэн учраас. Цэнгэлтээс өөдцөө манай цэнгэлтийн рекордыг өвдөд өөдцсөн байна. Одоо social media парк рекорд өвдөх байхгүй. Насны хязгаартай мөнгө ерөнхийдөө 16-аас дээш хийж явж байгаа манайхаа. 16-аас дээш. Тэгээд ер нь алкогол яаж байна? Алкогол тэгэл 21-ээс дээш. Алкогол 21-ээс дээш. Тэгээд ер нь нэг юм жоохон бас нэг тийм урд нь бас жоохон алдаа тутагтай байсан болол одоо бол ерөөсөө гарахгүй. Ямар ч асуудал байхгүй. Одоо тэрийг болид хөө. За энэ лайв дээр бол мэдээллийн чанартай хит хитэн зүйлс байна. За эхний мэдээлэл нь бол 3 найзын тасалбараа 4 сарын 4 хүртэл 180 мянган төгрөг болсон байна. За энэ нь бол та бүхний харж байгаачлан үндсэн үнээс 28.99% хямдралтай. Тэгээд GS25-ын бүх салбараар болон Shopee цэгийн үнээс тасалбар худалдаж авах боломжтой гэллээ. За дараагийн мэдээлэл нь бол Вандебо хамтлагийн хувьд энэ жилийн стадионд биш Social Play Park дээр бол өөрсдийнхөө тоглолтыг хийнэ гэдгээ хэллээ. Вандебо хамтлагийн хувьд бол та бүхэн мэдж байгаа энэ жилийн хувьд 10 жилийнх нь тохиож байгаа. Гэхдээ өдөр судрын хувьд бол яг тодорхой болоогүй байна. Тэгээд тун удахгүй бас албан ёсныхын постерноос засагдаад эхэлчих واخа. За рэпер Гинжингийн хувьд бол өөрийнхөө сошиал медиа хуудсан дээрээ олон имиж онголдохгүй чанартай юм хийж үзүүлнэ. 106 Homecoming. Энэ жилийн 106 дээр UP хотын хипхоп хөгжим сонирдуулна. За гэх мэт бол постуудыг бол араас нь бичсээр байгаа. За түүний гол санаа нь бол нэг айхтар олон юм ярихгүй дуугаач гоё хийн, клипэж гоё хийн, тоглолтооч гоё хийн. Ерөөсө олон юм ярихгүй. За нэг иймэрхүү бол зарчмыг баримталж байгаа харагдаж байна. За өнгөрсөн жилийн хувьд болол рэпер Гинжин өөрийгөө эргээд ямар чанартай артист бэ гэдгээ болоо сонсогчдод баталсан. За энэ жилийн хувьд бол миний бодлоор ч гэсэн тоглолт нь яг дуу шиг айгүй гоё тийм чанартай болохоо угаасаа гоё юм хийх баха гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээд төгсгөлд нь нэг зүйлийг сануулж хэлэхэд 4 сарын 4 хүртэл хямдарсан 3 найзын 180 мянган билетээ амжиж авахаа бүү мартаарай. 106 Homecoming тоглолтын тасалбараа Shopee цэгийн мэн болон GS25-ын Монгол дахь бүх салбараас худалдаа авах боломжтой. Угаасаа энэ тоглолтын маркетингийн AI бичлэг энэ төр бол шал өөр төвшөнд байгаа сте тий. Найт ч угаасаа гоё юм инэ. За дараагийн сэдв бол артист Божомойтой холбогдож байгаа. За рэпер Божомойг бол зарим нэгэн залуучууд мэдж байгаа байх. Тэгээд өмнө нь бол рэп начин гэдэг тэмцээнд орж исэн. Billboard Records-ийн. За рэп начин дээр бол үзэгчдийн хувьд хит хитэн хүмүүсийг нүдлээд харчихсан байсан. За тэдний нэг нь бол яхаарахгүй артист Божомой. За одоогоос 3 жилийн өмнө буюу 2023 оны рэп начингийн сайбрыг үзцгээе Божомой. Rap начин Белучи. Чикано билэн айл хуулдаг хүүхдийн цугаар дайран уулын замаар шинэхэн 300-аар 991 миний дугаар охид толгойд охин нэгэн дугаар тэд дөөрийн дураар толгой тонго намайг ханган дураар rap я чи хийг зан ABCD ихнээс зан эсэл дүүрэн ихний ээлжи миний үг алт яг л чиний ээжийн ганц ээлжи флота гаруудын сэтгэхгүй яаж хий дураараа шана хамаа цангаага тайлан хамаа хүмбөр өөрийн жамаар манчин бол хурдны замаар галт шатан лүүжин 50 гандан гүгмэд мэн мэгзэм гартан нэрх үгээр төглөх эрх чөлөө чамаг гэсэн гадны нөлөөгүйгээр гүцгийг ер нь хотол ядаж ардманд хүрээд дэрвэл хүмүүс намайг шүтэн яг л шүтэн бурхан дахил догмос осол зодог дайтан рэпэс холтон нүхтэн сахил содол үнцвчэнээс ихэл авах засалж часан дормоо
За яг эндээс харахад бол цаачин эртнээсээ тийм өөрийн өглөх хэм маягтай рэпер байгаад байгаа байхгүй те. Яг өөрийн гэсэн хэм маягтай. За яг үүнээс 3 жилийн дараа рэпер Божимой бол өөрийнхөө синглийг цацсан байна. Johnny Sins гэдэг нэртэй. За Божимойн энэ дууг нь сонсоход те яг өөрийн гэсэн стил, өөрийн гэсэн тийм өглөг хэм маяг нь бас байгаад байгаа маа. За цаадны чүвд бол өөрийнхөө энэ дууга Божимой гэдэг өөрийнхөө албан ёсны YouTube суугаас цацсан байна. За та бүхэн цаадныхаа шинэ уран бүтээлийг сонсохыг хүсэх юм бол энэ нэрээр бичээ таагаарай. За аль эсвэл би видеоныхоо тайлбар хэсэгт бол тавьсан байгаа. Тэгээ шууд линкийн дээр дараад сонсорой. За ямар тач авьяастай өөрийн гэсэн хэм маягтай иймэрхүү артистуудыг бол дэмжих нь зүйтэй гэж бол миний бодлоор боддог. За тэгээд Божимойд дараагийнх нь уран бүтээлд нь Томас том амжилтыг хүсье. Битгий зогсоорой. За дараагийн сэдв бол тату артист Азуктай холбогдож байгаа. Та бүхний ярьсан дээр насан туршид ч байх хамгийн чанартай шивэсийг хамгийн чадварлаг шивэсний артист Азук дээр очиж хийлгээрэй. Ингээл хараад бангууд шивэсэн дээр бол ерөөсөө цаг болон мөнгийг гамнаж болохгүй. Нэгэн талаа шивэс хийлгэхээр шийдсэн бол аль эсвэл шивэсээ араас нь хийлгээд явж байхдаа хамгийн сайныг нь сонгох нь зөв юм бэлээ. Ийм учраас Peace Mall-ын 13 давхарт 1302 тодод барилах Азук дээр очиж шивэсээ хийлгээрэй. Түүнтэй холбогдож цаг авахыг хүсвэл 8077 1313 аль эсвэл түүний Instagram аяг руу чатчээрэй. За дараагийн сэдв бол рэпер 113-тай холбогдож байгаа. За өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарын 10 жилийн хүүхдүүдтэй холбоотой ямар балиар, сэжгийн, заван гаж мэдээлэл цацагдсныг та бүхэн мэдж байгаа. Нийгмээрээ жигсэн. За яг энэ үйл явдал дээр бол маш олон хүмүүсээ дуурсан. Тэгээд манай хипхоп салбараас ч гэсэнтэй зарим нэгэн рэперүүд маань ч гэсэн дуурсан. За миний хувьд ч гэсэн энэ бацааныг, энэ охиныг яаж зодж байгааг нь хараад үнэхээр тэсээгүй, тэсгэл алдарсан. За яг энэ бичлэг цацагдсны орой рэпер Локи болон Бекитрийн нараа бүр лайв хүртлээсэн. Үгүй одоо нам бол алруу чи одоо яа юу вэ? Хойлоо одоо эзэн хөвгтэй болох юм да. Бас эргэлзээгүй. Тэгээ бодоод үзэнгүүт би охин хөвгтэй болон гот миний охины хийж байгаа юм бол би зүгээр миний охин дүү болон тэр шиг та нар өөртөө ингээд ойлгоод ингээд юм яриад үзчих бистаа. Хам юм аа. За өнөөдөр тэр бичлэгэн дээр гарсан пистанрыг бид нар бүгдээрээ олно. Яг энэ бичлэг шэрлэл рэпрүү дунд явуул заяа. Тэр пистакуудыг тэр 2-3 пистакуудыг бүх хэрийг зааж өг заяа. Бид нар тэр хүмүүсүүдийг алан тална гэд амар алан тална гэхгүйсээ амьдрах эрхийг нь хязгаарлан заяа. Үгүй тийм байдгүй юм. Үгүй тэгүүлүүлэхгүй. Тэгэх юм бол наа пистакууд чи гаарн заяа. Маа чи ёо пистакууд тавчтаад пистак. За энэ мэтэр бол маш олон хүмүүс цохолцсон та бүхэн мэдж байгаа. Харин яг энэ дундаас нийгэмдэр өөр нэгэн шүүмжлэл авсан рэпер бол яхаар 113 байсан. Ядж хахад яг энэ үйл явдалтай давхцаад рэпер 113-ын хүүхдийн дууг өөрчилсөн дуу нь бол цацагдж таарсан. Яг энэ үйл явдлаас нь үүдээд бол рэпер 113 бол нийгэмдэр шүүмжлэлийг авч байсан. Тэгээд хамгийн томор шүүмжилсэн хүмүүсийн нэг нь бол яхааргүй гай самтлахын байсан. За тэдний үед бол рэпер 113-т зориулаад бүр лайв хийсэн. За тэгээд лайвх нь яг гол хэсгүүдийг та бүхэндээ өргөе. Одоо энэ нэг бацаануудтай одоо энэ дууны эзэмшигч одоо эрэхтэй хүмүүс байгаа штэ. Энэ хүмүүс одоо шүүхэд өгөөл юу гэдэг стандараар ухаартал хэдэн сая төгрөг мөргөөр шууд гомдол гаргаад нэхэмжлээ шүүхээс авах ёстой. Залуу үеийг бол үнэндээ яаж хүмүүжүүлээд байгаа юм. Уран яруу ийм цаг тгээ юм байхгүй болсон. Тэнгүүдээ өөрсдөө хамгаалж хэлж байгаа үг нь гэсэн чи юу вэ? Оо, тиймээ би золбин чигж байгаа шүү. Юу хуцаад байгаа юм бэ? Тэнгүүтээ юу гэнэ? Би энэгээрээ харин ч ингээд нийгмийн юуг өөрийнхөө хэллэгээр үгүй дүүнэр үгүй шүү. Мо бацаанууд зүгээр хаа нэгэн газар хэрвээ тайзан дээр ч юм уу тайзны ар таарлах юм бол над үгзгий чинь зүгээр бодвол хичүүлэн шүү бацаан. За яг энэ лайвны дараа рэпер 113 өөрийнхөө Instagram story дээр надад та нар шиг ах байтугай нохооч байхгүй гэж бол өөрийнхөө Instagram дээр story хийсэн. За яг энэ лайв хийгдээд явж байх үед бол рэпер 113-ыг шүүмжлэл болоо нийгэмд ирчийг авчихсан байсан. За тэгээд энэ ирчээрээ улмаар энэ 7 хоногт бол бүр нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан. Рэпер 113 Мамо Нашир дууг ёс бус үг хэллэгт оруулж дуусан асуудлаар Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт Лувсын шаргуун охин Илцэг халиун сүрэн оюуны өмчин газарт хандна гэлээ. Тоогроо янзын хүүхэлдээ тонгороо тэтэц мөхөлнэ орцоор дүүрэн онцгондууд олон янзын тавтай сайхан орсоор Мамо Нашир манай
Мухар гудам бол мөдний маш сайко мьюзик бол доодрын хаан саран туяа миний дууны багш. Чихмэн гэж хоёр чихмэн гэж юу сонсч удаа. Ядаж нараа хүүхдийн дуугаар битгий оролт тоо. Энэ бол бүгд цаг үеийн хүүхдүүдийн анх одоо сурдаг дуу шүү дээ. Тэгээ одоо энэ хүүхдүүд яах юм тэгж балиар хараалаар нь одоо хийлд орж дуу сурах юм уу? Хүүхдүүдийн дуртай тоглоом дуу гэхэд үгийг нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн сойрхолт Бэрва аяыг нь гавьяат багш гал мандах нар зохиосон юм а. Харин Маамун Нашир дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Лувсан Шаруу аяыг зохиож Яруу найрагч Ламсүрэн үгийг нь бичжээ. Улмаар 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Доолгоргой дуулж олонний хүртэл болгосон төгтэй. Харин ийхүү алдартай хүүхдийн дуунуудыг зөв бус үг хэллэгт оруулан дуулсан рефер 113 энэ асуудалд тайлбар хийжээ. Өнөөдрийн хүүхдүүд годомжинд гэрээсээ гараад эцэг ихэн дагаад явбал миний дуунаас амар юмыг ярьж байгаа. Миний дуунаас амар юмыг хийж байгаа. Тиймээс зүгээр юм сонсож байгаа дуун дээр нь асуудал өхийн оронд чиний хүүхдийн чинь жинхэнэ төрхн хийм бэ гэдгийг эцэг эхчүүдийг би таниасаа гэж бодож байна. Тэгвэл оюуны эмчийн газраас хүүхдийн эдгээр дуг төвөрлөнд дуулсан эргэн очир байна буюу рефер 113-ын талаар байрсураа илэрхийллээ. Дотор нь байгаа үгүүд яг тэр үг нь бол нөгөө ая зохиогчтой холбоотой үг зохиосон зохиогчтой холбоотой зөрчил болж үүснэ. Тэгэхээр хүний зохиосон үгийг зөвшөөрлөгөөр өөрчилж болохгүй. Тий гажуудуулж болохгүй. Тэгэхээр тэр хоёр зөрчил бол энэ дээр байна уу гэж хадж байгаа. Тэгэхээр ер нь яг хөө нийт дуулж байгаа залуучууд нийгмийн шивжүүгээр янз янзын хэлбэрээр дуулж байна. Энэ дээр нэг юм анзаарч явах хэрэгтэй үг. Хинээс хаанаас энийг зөвшөөрөл авдуулах юм бэ гэдгээ сайн мэдчихэж дуулаач. Хоёрдугаар зүйл нь зөвшөөрөл авж байгаа бол авсан зөвшөөрлөөсөө бити хэтрүүлээч. Тэ яг л гэрийн заасан юг тохирсонд бол байж тэр ажиллая. Харин хөгжмийн зохиолч Лувсан Шаруугийн охин Халиун Сүрэнгийн тухайд энэ талаар дараах байрсурыг мөн илэрхийллээ. Түүний хувьд Маамун Нашир дууг буруугаар дуулж байгаад маш их гомдолтой байна. Ингэж дуулсан нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Иймд цаашид оюуны өмчийн газарт хандна гэдгээ илэрхийллээ. За ямар ч байсан эцтэй рэпер 113-ыг Маамун Нашир дууны зохиогчийн эрх эзэмшигч хүн оюуны өмчийн газар хандна гэдг бол аль бие усаар мэдэгдсэн байна. За яг энэ үйл явдлаас хойш рэпер 113 ямар нэгэн байдлаар стори ч гэдэм үү те ямар нэгэн байдлаар аль бие усны мэдэгдэл уучил ерөөсөө огт хийгээгүй байгаа. Мэдээж үзэгч та бүхэн рэпер 113-тай холбоотой энэ асуудал дээр яг ямар хуу сэтгэлдэлтэй байна тэгээд комент бичиж үлдээгээрэй. Бидний үе дуусаад бидний үр хүүхдүүдийн үе энэ улс их орныг яг ямар хуу байдалтай авч явах вэ? Энэ бүхэн бидний хүүхдүүд болон жаахан дүүнраас мань шалтгаална. Ямар ч юм ерөн тэгээд яг хэмжээндээ байх сайхан гэж нэг ихтүүлэхгүй, нэг багдуулахгүй. Яг гой дунганд харуулаа. За ямар ч байсан рэпер 113-тай холбоотой энэ асуудал нь ирээдүйд яг аль тал руу ирэх нь бол айгүй том анхаарлыг татж байна. Тэгээд цаачин бас тэ өөрөө янз бүрийн мэдээлэл хийх нь уучлалт гуйх нь гэдг нь бас айгүй том анхаарлыг татж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер 113-тай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв болон рэпер KK болон Lil Bata нартай холбогдож байгаа. За өмнө нь бол эдгээр залуучуудын хувьд хоорондоо бифтэй байсныг бол та бүхэн мэдж байгаа. За тухайн үед бол Lil Bata-гийн хувьд KK рүү бүр дис гаргаж байсан шүү дээ. За тэдний бифийн дараанаас бол нэх удалгүй рэпер KK бол тэ рэпер Young Sab-тай биф хийснийг та бүхэн мэдж байгаа. Рэпер Young Sab KK нарын биф бол айгүй үзүүштэй байсан. Тэгээд бүхэл бүтэн бид нарт 4 дис хүргэсэн. За мэдээж энэ бүхний дараа бол та бүхэн мэдж байгаа. Цаа өрөөч хувьд бол тэ гар хөлөө бариад айгүй тийм айтаах нар бол салсан шүү дээ. За яг энэ үйл явдал нь рэпер Lil Bata-д бол таалагдаагүй бололтой цаачин хит хитэн ноцтой гэх юм уу те анхаарал татах үс стори хийсэн байгаа. Бифтэй хүмүүс хизээ насны андууд болдсон бэ ста. Найзууд болсноо Солонгост тоглолт шааснаа үнсэлцгээ шаагаад гей шийт. Монголын хипхоп гомо болцсон байна ста. Сайд. Хоёрын эсрэг нэг ринг дээр шая. KK Young Sab. Онгод Oh My Dead Father Son. Битгий миний хипхопыг гомо болгоод байлал руу да. Худрууга зайл. Тэр өвжийн нар нь хэн байсан бэ? За цаадны чивд бол тэ эдгээр сториг бол хийсэн байгаа. За ер нь бол тэ цаадны чи сториных нь гол утга санаа нь өмнө нь тийм хэмжээний бифтэй байсан хүмүүс одоо ингэж болохгүй. Хоёрын эсрэг нэг шууд рингэн дээр шаалцсан. За нэг иймэрхүү утга санааг бол агуулж байгаа. Харин рэпер KK-ийн хувьд өөрийнхөө лайвныхаа дундуур рэпер Lil Bata-г асуусан асуултанд яг ингэж хариулсан. Ингээ гомдолтой байгаа юм байна. Чамайг ингээд олон хүмүүстэй ирж ингэсэн гинэ. Хоёр ингээд учраа олоо гэсэн. Тэгэхээр би тгий яамаар байна гэсэн Бата надтай зодтолтой гэсэн тгийгээд бит хоёр ганц хоёр гар зөрүүлсэн. Тэгээ бит хоёр гар хөлөө бариад одоо ингээд цаашдаа болио айтахан байцгаая гэд гар хөлөө бариад салцгаасан би энд ч зодуулаагүй. Чадахгүй тэр Бата мато ч намайг барьж авч зодож. Тэр чин зүгээр л
нэг юм жоохон дутуугийн комплекстэй олонний анхааралд хүртэх сонирхолтой хүмүүс тоохгүй болохоор нь ингээд ч болтгой хүмүүст хүрэхийг хүссэн. Тэгээ хүслээр нь болсон. Гэтэ чадаагүй. За тэгээд рэпер Lil Bata болон рэпер KK нартай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл бол өмнө 7 хоногт анхаарлыг бол маш ихээр татлаа. За тэгээд яг эдгээр историйг хийснээс хойш бол рэпер Lil Bata өөр янз бүрийн байдлаар мэдэгдэлч байт юм уу те янз бүрийн стори бол хийгээгүй. За тэгээд яг энэ бифиг бол рэпер Lil Bata бол өөрөө сэргээсэн. Тийм учраас цаадны чинь цааш тийм үйлдэлнээс анхаарал татчихин яг ямар стори хийх нь яг ямар мэдэгдлийг хийх нь те. За рэпер Young Sub болон KK нарын хувьд бол рэпер Lil Bata зөвлөж ямар нэгэн стори болгох хийгээгүй. Ирээдүйд юу болох нь бүх зүйлийг бидэнд цаг хугацаар харуулна. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай суугтаар subscribe дараагүй бол subscribe дааж манай суугт нэг дээрээ 176 мянга төгрөг бол нэлээд удажлаа хэдүүлж тэгээд яг энэ хипхоп салбартаа таазанд нь ер нь тулчлаа да. Гэхдээ болоогүй шүү манайхан хэдүүлээ 200 мянгуулаа болцгонд би цаашдаа үргэлжлүүлээд өөр төрлийн контентууд бол хийж эхэлнэ. Яг энэ хүндээ нэг нууцыг задлж хэлэхэд Newsag podcast манай тун удахгүй цоош өнгө төрөгтэйгээр эргээрэх болно. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сувгийг маань үдий зэрэгтэй хүргэсэн үзэгч та бүхэндээ маш их хайртай шүү. Suck out, trash та үзэгчтэй.